Хэрвээ танд өнгөрсөнд очиод тэр цаг үед болсон зүйлсийг нүдээр үзэх боломж олдвол та аль цаг үе рүү явах байсан бэ? Энэ удаагийн бичлэгээр Дежаву хэмээх нэртэй нэгэн монгол кино ирж хөрвөлдлээ. За ингээд шууд кино руугаа орцгоё. За тэгэхээр кино маань анхаахын сургуулийн оюутнуудад багш нь нэгэн шинэ бодис тайлбарлаж байгаагаар хэлдэг. Өрикато хэмээх нэртэй энэ хүү бодис нь аливаа амьд биесийг дөрвөн хугацаанд хүүлж хэсэг хугацааны дараа буцаан амар болгох чадвартай бодис юм. Хэдийгээр энэ хүү бодис нь бүрэн гүйцэд судалдаг байгаа хэдий ч эрдэмтдийн таамагласнаар хэрвээ хүн дээр турших юм бол хүний биеийн сүнс нь хязгааргүй цагийн хугацаагаар аялах боломжтой хэмээн үзсэн талаар багш нь хэлдэг. За ингээд манай голтрын 3 маань өдрийн болсон туршилтынхаа талаар ярилцж байдаг бөгөөд хүн клиник хөлд орох үед сүнс нь яг хайчдаг юм бол гэд манай солонгоос асуусан чинь анар хажуунаас нь хүн хамгийн сүүлд юу бодсон эсвэл юу харсан тэр үе рүүгээ очдог талаар уншиж байсан юм байна гэж хэлдэг. За манай 3 бол төгсөг курсын оюутнууд бөгөөд эрдэм шинжилгээний ажлаа хамгаалах нэлээд төвчгсөн байдаг. За өдрөөс хойш нэлээд бодол тавтаад явагдсан солонгоо маань Өрикато хүн дээр турч үзмээр байна гэж хэлдэг бөгөөд хэрвээ амжилттай авах юм бол эрдэм шинжилгээний ажилд маань хэрэгтэй. За бүр цаашлаад хэдүүлээ нээлт шиж магадгүй штэ гэд хоёр найзтай хэлсэн чинь мэдээж ихэндээ эсэргүүцдэг. Гэхдээ солонгоогийн ятгалга нэлээд хүчтэй байсан болохоор хоёр найзыгаа зөвшөөрүүлж чаддаг бөгөөд манай солонгоо өөрөө туршлалтандаа орох оролдог. Туршилт эхлэх үед солонгоо маань нэг залуугийн биед орсон байдаг бөгөөд тэр залуу нь цэрэг юм уу цагдаа гэмээр хүмүүсээс зугтаж байдаг. Тэднэрээс яг мултрахын даваан дээр нэгэнд нь харагдчихдаг бөгөөд нөгөө төтөөгөө ноцолдож байгаад санамсаргүйгээр бууны сум алдаад нөгөө залуугаа хөнөөчгдөг. Тэндээсээ буугийн аваад цаашаа зугтаж явах үед нь бодисынхан үйлчлэгээний хугацаа дуусаад солонгоо маань буцаад өөрийнхөө биедээ ирдэг. Буцаж ирээд нөгөө хоёртой юу болсон талаар хэлдэг өгөөд манай солонгоогийн хувьд гэр бүлийн зурагнаас өөр гэрийнхнийхээ талаар мэдэх юм юу ч байхгүй ганцаархан өссөн юм байна лээ. Ингээд маргааш нь болдог өгөөд солонгоо маань өчигдөр туршилтанд орохынхоо өмнө аавынхаа талаар бодсон байдаг. За тэр цогтож байсан хүн аав нь гэж таамагладаг. За тийм болохоор аавда юу болсон талаар үргэлжлүүлээд мэдхийн тулд дахиад туршилтанд ордог. Энэ удаа орох үед нөгөө залууч ой модон дунд нэг машинтай залуу руу буу тулгачихсан машиныг энэ дээр нь тггээд байж байдаг. Гэхдээ тэр залуу нь эсэргүүцэл үзүүлснээс болоод хоорондоо ноцолдож байгаад дахиад л бууны сум санамсаргүйгээр алдаад тэр залууг алчдаг. Ингээд машин нэг нь аваад цааш явсаар байгаад нэг айл руу борооноос түр харагдахаар ордог бөгөөд тэр айл нь манай солонгоогийн гэр байж таардаг. За энэ үеэр солонгоогийн бие нэлээд мууддаг бөгөөд хоёр найз нь хүчээр сэрээдэг. Ингээд буцаж ирэх үедээ солонгоо маань аавынхаа бие рүү биш өөр хүний бие рүү ороод байгаагаа ойлгодог. Буцаж ирээд солонгоо маань дахиад явмаар байна. Тэр алууч манай гэрт хүрээд ирлээ. Одоо манай гэрийнхэнд муу юм хийжүүлэх юм бэ? Намайг явуул гэл хоёр найз нь болохоор одоо чамайг явуулахгүй. Дахиад явуулах юм бол амь насанд чинь хүртэл аюултай байж мэднэ гэд хоёр талаас нэг нь явна гэд нөгөөт нь явуулахгүй гэд бяцхан маргаан болж өрнөдөг. За ингээд хоёр найз нь хальт өрөөнөөсөө гарсаа өгөр солонгоо маань өөртөө нөгөө тариагаа тариад туршилтанд ороод явцдаг. За ингээд орох үедээ манай солонгоо жинхнээсээ аавынхаа биед очисон байдаг бөгөөд энэ удаа бүх зүйлс аавынх нь өнцгөөс харагддаг. За тийм болохоор бид нэр анх удаа нөгөө нэг залуугийн царайг олж хардаг. Энэ үеэр хоёр найз нь буцаад ирэх үед солонгоо маань өөрөө дур мэдээд туршилтанд орсон байхыг хараад хоёр найз нь сандраад аль чадлаараа хурдан сэрэхийг оролдсон боловч тийм амархан сэрдэггүй. Гэтэ нэлээд ноцолцсны эцэст хоёр найз нь солонгоогоо аюулгүй сэрэж чаддаг. За солонгоог сэргснийхэн дараа хоёр найз нь юу болсон талаар асуудаг бөгөөд аав нь тэр үедээ шүүгч хийдэг байсан юм байна лээ. За нөгөө залууг ороод ирсэн гертэн сууж явах үед нь гэрийнх нь нутсан дуурайд мэдээлэл өгснөөр энэ залууг оргож явж исэн хүн гэдгийг нь тэр үедээ мэдчихдэг. За энэ залуу нь болохоор зүгээр ч нэг санамсаргүй оргож явж байгаа солонгогийн герт ирчгээгүй бүр анханасаа зорж ирсэн байдаг. За учир нь гэх юм бол солонгогийн аав нь энэ залууд 6 жилийн өмнө хэл сэрэг өөрүүлээд шоронд явуулчихсан юм байна лээ. Азгүй байдлаар том хүмүүсийн хийсэн хэрэг дээр золиослогдсон бөгөөд солонгогийн авд дээрээс нь дарамт ирээд аргагүй ирэхэнд энэ залууг гүтгээд хэл сэрэг өрүүлээд явуулсан байдаг. Ингээд тэр өдрөө солонгогийн бие нэлээд хүндэрсэн учраас тэр өдөртөө туршилтаа зогсоогоод маргааш үргэлжлүүлээд орохоор болдог. За буцаад орох үед солонгоо маань аавынхаа биед орсон байдаг бөгөөд нөгөө залуучин аавыг нь цохиж унгаагаад одоо би чиний гэр бүлээс ч өшөөг аавна гэд яг гэрлөө нь орох үед нөгөө хоёр найз нь солонгоог маань сэрээчдэг. За яагаад сэрээсэн бэ гэсэн чинь манай гурав болохоор туршилтаа нууцаар хийгээд байгаа. За тийм болохоор тэр үед нь яг хүмүүс явж таарад за тэгэхээр нь сандарсандаа сэрээсэн юм лээ. За ихтэй солонгоо маань буцааж яарасаар агаад шууд үргэлжлүүлээд туршилтанд ордог. За буцаад орох үедээ солонгоо маань гэр бүлийнхаа бүх хүмүүсийн бие рүү шилжиж чаддаг болсон байдаг. За гэхдээ харамсалтай нөгөө алуурчин чинь ээжээс нь бусад бүх хүмүүсийн
алсан юм байна лээ. Ээжийг нь хүртэл яг алах гэж явах үед нь цагдаа нар азар амжиж ирдэг бөгөөд энэ үед манай Солонгоо ээжийнхаа гидсэнд нь байсан юм байна лээ. Ингээд өнгөрсөнд юу болсон, гэр бүлийнхэнд нь ямар аимшигтай зүйл болсныг мэдсэн Солонгоо маань нэлээд хямарчихсан сууж байдаг. Гэтэл хажуунаас нь найз нь чи аавынхаа яг тэр ухаан алдсан байх үед нь хажууд нь очиод аавдаа нөлөөлөөд аавыгаа сэрэж чадах юм бол өнгөрснийг өөрчилж магадгүй юм шүү гэж хэлдэг. Үүнийг сонссон Солонгоод маань мэдээж үзээд алдахад ямар ч алдах зүйл байхгүй учраас шууд л зөвшөөрөөд явахаар алдаг. За нэлийн төлөрж байгаа Солонгоо маань өнгөрсөн рүү очдог бөгөөд энэ удаа хин нэгний биеинд биш яг аавынхаа тэр ухаан алдсан байсан мөчөд хажууд нь өөрийнхөө биеэр очсон байдаг. За ингээд аавыгаа ухаан алдсан байх үед нь Солонгоо маань хажуунаас нь нөлөөлж чаддаг бөгөөд аав нь сэргээд нөгөө алуурчандаа тэмцэлтэд гэр бүлийнхнийгээ аварч чаддаг. Гэхдээ харамсалтай нь аав нь алуурчанд алуулчихдаг. За гисэн хэдий Солонгоо маань энэ удаад ээжигээ эгч нарыгаа аварч чадсан бөгөөд кино маань аз жаргалтайгаар дуусдаг. За бичлэгэн таалагдсан бол манайхаа subscribe болон лайка дараад комент хэсэгт бусдтайгаа сэтгэлдээ хуваалцаарай. За киногоо бүтээр нь үзхийг хүсэх юм бол YouTube-ээс нэрээр нь сэрчлэвэл гараад ирж илээ. Эсвэл би линкийг тавьчих болохоор тэрүүгээр ороод үзэж болно. За ингээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай.